байна уу? Энэ удаагийн видеоноор бид нар долгионы орчин тархах хурдыг үзнэ. За эхлээд бид нар чавхтас дутсаар долгион тархахыг үзнэ. За ингээд хэдүүлээ X тэнглийн дагуу утас сайх гэж үзье. За тэгээд энийг нь дээш болгон бусад тэнглийн дагуу хэлбэлзүүлээ гэж бодох юм бол энэ маань бол юу болох вэ гэхээр синусын долгион ингээд тархаж байгаа гэж зүгээр төсөөлье. За тэгээд энэ хэсгийг ингээд аваад үзье. Энэ хэсгийг ингээд аваад үзэх юм бол за нэг юм DM гэсэн мастай хэсэг олдно. За үүний урт нь DL гэсэн урт болно. За тэгэхээр энд бол бидний болох хөглөө шүүгчийн дагуу юм Т гэсэн хүч татж байгаа буюу утас татж байгаа гэж байна. Энэ бол бараг X тэнглийн дагуу хүч байгаа гэсэн үг. X тэнглийн дагуу. За эндээс ингээд үзэх юм бол энэ бол яг хөглөр энэ шүүгчийн дагуу гарч ирнэ. TX. За тэгвэл энэ хүчний үйлчлэлээр бол энэ бит маань бол хурдгал нь бол тойргийн төв рүү чиглэнэ. Энэ бол хөглөр энэ тойргийн төв рүү ямаг нь хурдталтай болно. За нэгсний эндээс ингээд үзэх юм бол хэвтэй байгуулагч бол хураагч нь. Ингээд үзэх юм бол энд бол D альфа хуваах нь 2 гэсэн үнцэг авчий. За энэ нь бол бидний хувьд D альфа гэдэг үнцэг авчий. Тэгэх юм бол эндээс бол D альфа хуваах нь 2-оор эргэх юм бол энд мөн адил D альфа хуваах нь 2 гэсэн үнцэг гарч ирнэ гэсэн. За тэгэхээр энэ хэсэгт бол тойргийн төв рүү чиглэсэн хүч гарч ирж байгаа. T синус D альфа хуваах нь 2. За энэ нүний хэвтэй байгуулагч бол T косинус D альфа хуваах нь 2 гарч ирнэ гэсэн. За тэгэхээр нөгөө талд ч гэсэн бас мөн адил юу гарч ирж байгаа гэхээр T косинус D альфа хуваах нь 2 гэсэн гарч ирж байгаа. За мөн адил энүүний үнцгийн эсрэг байгуулагч буюу мөн адил доош гарч ирнэ. За ингээд үзэх юм бол энэ нь юу болж байгаа гэхээр 2T синус D альфа хуваах нь 2 гэсэн хүчний үйлчлэлээр энэ DM гэсэн мастай хэсэг маань тойргийн төв рүү чиглэсэн хурдгалтай хөдөлнө. За тэр нь V квадрат хуваах нь R бол. Тэгэхээр эндээс ингээд үзэх юм бол бид нар энэ тойргийн номыг авч үзвэл энэ альфа, энэ R гэвэл энэ L урт гарч ирдэг. За нэгсний альфаг R-аар оруулах хэмбэл L болно гэсэн. За гэхдээ энэ альфа үнцэг маань бол R-ийн нар тодорхойлогдож байгаа. За энэ тохиолдолд бол бидний болох вэ гэхээр D альфаг R-аар оруулах юм бол энэ бол DL гэсэн урт болно гэсэн үг. За тэгвэл бид эндээс D альфаг болох юм бол D альфа болохгүй энэ хувааж байгаа R-ыг нөгөө талаараа үржүүлчих. Энэ шаар үржүүлчихнэ. За дээрэс нь бид нар энд юу болох вэ гэхээр үнцгийн баг тохиолдолд буюу синус альфа гэдэг үнцэг маань бол альфатайгаа ойролцоо байдаг. Энэ ямар тохиолдолд вэ гэхээр 10 градусаас бага буюу энийг бид нар ардианаар илэрхийлсэн үнцгээр тодорхойлдог. За тэгэх юм бол энийг бид нар ойролцоолохдоо юу гэж үжих вэ гэхээр 2T синус D альфа хуваах нь 2-ыг бид D альфа хуваах нь 2 гэж ойролцоолж болно гэсэн үг. DM V квадрат хуваах нь R бол. За энэ 2 хоёртой хураагч нь. Тэгээд энэ R нөгөө тишээ гараад үржүүлчихнэ. За тэгэх юм бол 2 D альфа үрчин R болно. За энэ нь DM хуваах нь үрчин V квадрат болно гэсэн. За энэ нь бол бидний хувьд бол юу болж байгаа гэхээр DL урт болчихно. За эндээс бид нар бол T үрчин DL хуваах нь DM болно гэсэн. За энийг бол бид нар хуульд оруулаад бичиж болно. Юу гэж болох вэ гэхээр V квадратын цүү T хуваах нь DM хуваах нь DL гэсэн хэлбэртэй бичиж болно гэсэн. За DM-ийг DL урт хуваана гэдэг бол энэ бол шумуун нэгт гэдэг ойлголт гарч ирдэг. DM хуваах нь DL гэдэг бол шумуун нэгт. За зарим ном дээр бол нэгт гэж байгаа учраас энийг бас логоорч яах вэ? Тэмдэглээд байдаг. За эндээс ингээд бид нар бодох юм бол V юу гарч ирэх вэ гэхээр тэнцүү язгуудаар T хуваах нь мю гарч ирнэ гэсэн үг. За иймэрхүү маягаар бол бид нар чавхтад утсанд одоо дуу тархах хурд бол утасны татах хүчнээс хамаарж байгааг харуулж байна гэсэн. Нэг хэсний бид нар гитарын хөвгийг тааруулахдаа дээдлэлт байгаа юм чангал суулдаг нь бол утасны татах хүчийг чангасуулж байна гэсэн. За иймэрхүү маягаар бол бид нар дууныхаа хөв гэдгийг тааруулна. За V тэнцүү яамдаа үрчгэн F байдаг. За хэрвээ ингээд зогсон долгион дээр бол авч үзэх юм бол
үндсэн гармоник үүслэх гэх юм бол лямбда хуваах нь 2 чинь ээлтэй тэмцүү гэдэг. За ингээд авч үзэх юм бол энэ дээр бол бид нар лямбдаг орлуулах юм бол 2L гэх мэтлэнгээр бол V тэмцүү 2L F байдаг. За тэгээд F-ийг олох юм бол V хуваах нь 2L. За эндээс бол бид юу болчих вэ гэхээр T хуваах нь μ учир нь E хуваах нь 2L. За энэ бол үндсэн гармоник үүсгэх тохиолдол яригдж байгаа. За ингээд үзэх юм бол гитарын утсыг ингээд ойрхон буюу гараа урт хэсгээр нь тавьж аваад богинохон болгож тавих юм бол утасны маань давтамж илүү өндөр болно гэсэн үг. Тэгээд нарийн утас байх юм бол буюу нэг гитар утасны хамгийн нингэн утсан дээр өндөр давтамжтай дуу гарч ирнэ гэсэн үг. Тэгээд усны татах хүчийг ихсэх замаар мөн адил өндөр давтамжтай дуу гаргаж авч байна гэсэн үг. За тэгэхээр бол бид нар өнөөдөр бол чавхтас утсан дээр дуу тархах урд бол энээс хамаарж байна. Тэ гэдэг бол утасны татах хүч за мю гэдэг маань бол шугам нэгт гарч ирж байна гэсэн үг. За ингээд системээр бодох юм бол энэ үний нэгж бол метр секунд гараад ирнэ. Та хэд нь өөртөө шалгаж бас болно гэсэн үг. Ньютоны хуваах нь килограмм. За тэгээ хуваах нь метр. Эндээс язгуур авна л гэсэн үг. Тэгэхээр энэ үний нэгж бол метр секунд гараад ирнэ. За ньютоныг задлах юм бол килограмм метр квадрат секунд квадрат тэгээд килограмм танууд нуурагдаад метр квадрат за тэгээд секунд квадрат гарч ирж байна гэсэн. Тэгээ язгуур авчих юм бол метр секунд гараад ирнэ. За одоо хэдүүлээ саваа авч үзье. За энд ямар нэг юм саваа харуулж байна. За саваанд хэдүүлээ F гэсэн хүч үүслээд дельта T гэсэн утсанд үйлчлэх юм бол ямар нэг юм пүүс долгион ингэ тархаж байгаа гэж үзье. Одоо чинь дээдэл үүмүүлээд авах үед бид нар пара цохих маягаар тийм ийм маягаар дохио явуулдаг. За ингээд үзэх юм бол энэ дохио маань буюу C гэдэг хурдаар тарж байгаа гэж үзье. За долгион тархах хурдыг бол бид нар орчин C гэдээ бас тэмдэглэдэг гэж үзсэн. За ингээд үзэх үед бол энэ долгион тарж явах үед бол энэ пүүс тарж байгаа хэсгийн бүх молекулууд нь бол O гэсэн хурдаар тэмцвэрийн байнаас хазаалаа гэж үзье. За ингээд үзэх юм бол бид нар энэ долгион тарж байгаа энэ уртыг бол C дельта T гэж үзье. За тэгвэл энэ молекулын шилжилтийг бид нар юу гэж үзэх вэ гэхээр O дельта T гэж үзэж болно гэсэн үг. За бид нар энэ дээр нэг мэдэх ёстой юм нь юу гэдэг вэ гэхээр гүкийн хууль байдаг. За гүкийн хууль гэхээр бид нар F тэмцүү Kx гэж мэднэ. F тэмцүү хасаг Kx. За нөгөө талаас бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр сигма тэмцүү. За юунгийн мод бол E. За тэгээд үржих нь харьцангуй сонол буюу энийг бид нар бас гүкийн хууль гэж нэрлэдэг. Гүкийн хууль. За энэ гүкийн хуулийг бол гаргах бол маш амархан. За бид нар яаж гаргах вэ гэхээр ямар нэг юм саваа байна гэж бодъё. Энэ саваа. За энэ саваа маань ямар нэгэн А гэсэн онцлогтлын талбайтай гэж үзье. А гэсэн онцлогтлын талбайтай. За ямар нэгэн F гэсэн хүч үйлчлэе. F гэсэн хүч үйлчлэх юм бол энэ нь төдий чинээ урттай байна. Суналт нь төдий чинээ их явагдана гэсэн үг. Юу болох вэ гэхээр бид нар хоёр бүршиг 100 мегаар холбогдсон тавьж байгаад сунгаж байгаа тэгээд адилхан байна гэсэн. Дельта L нь төдий чинээ их байна. Нэгсний энэ дельта L бол урт ямар байна? Төдий чинээ их байна гэсэн. За нөгөө талаас бүршиг цуваагаар тавих үед юу болох вэ гэхээр ингээд энд нэг юм саваа. За энд яг адилхан модел саваа. Тэгээ хөндлөн огтлын талбай ингээ ихсчлээ гэж үтээ. За энд А, энд А. За ингээд нийлбэр ямар нэгэн F гэсэн хүч үйлчлэх гэж үтээ. За тэгвэл эндээс бол мэдээж энэ суналтын хэмжээ маань үйлчилж байгаа хүчтэйг юм уу адил пропорционал. Үйлчлэх хүчтэйг бол пропорционал. Дээрэс нь энэ талбай ихсэх юм бол юу болох вэ гэхээр суналт нь бол багасж өгнө гэсэн. Нэгс нь энүүний суналт бол өмнөх суналтаас бол ямар байх вэ гэхээр багасна. Маш бага хэмжээгээр сунна. Яагаад тэгэхээр хүчнүүд нь F-ийг хуваах нь 2, F-ийг хуваах нь 2 болж яах нь шилжиж байгаатай холбоотой гэсэн үг. Тэгэхээр энэ дельта L маань болохоор
хөндлөн охлын талбайтай уруу хамааралтай. За энэ бүгдийг ингээд нийлүүлээд үзэх юм бол дельта L маань бол L F хуваах нь А-та пропорционал. За энэ L-ийг нүүдэж нь гаргаа хуваачи. Дельта L-ийг хуваах нь L. За энийг бидний юу хэлдэг вэ гэхээр хайцангуй сул гэж нэрлэдэг. За F-ийг А-д хуваасныг болохоор бид нар харимхай одоо хүчтэл гэж нэрлэдэг. За тэгээд бид нар түүнийг юугаар тэмдэглэх вэ гэхээр сигмаар тэмдэглэнэ гэсэн үг. Сигмаар. За эндээс ингээ харах юм бол эпсилон нь сигматай шугам амралт болж байна. За энэ хоёрыг тэнцвүүлэхийн тулд бол бид нар юу хэрэгтэй гэхээр коэффициент хэрэгтэй. За тэр коэффициент нь бол тэнцвүүлэхийн тулд коэффициент оруулж ирж байгаа. Тэр тэнцвүүгийн тэмдэгт оруулж ирж байгаа коэффициентийг бид нар юнгийн модуль гэж нэрлэдэг. Энэ нэгсний пропорционалыг тэнцвүүгийн мөнгөөр солиход оруулж ирж байгаа коэффициентийг бид нар юнгийн модуль гэсэн. За ингэж гарч иж. За мэдээж Гүкийн хууль дээр бол үйлчлэх шилжилтийнхаа эсрэг одоо энэ хүч үйлчлэл нь одоо шахагдах юм бол түлхэх за ийм юм. Тэгэхээр бид нар энд x бол деформацлогдсон уртсын хэмжээ гэж ярьдаг. За тэгвэл энэ эпсилон нь харьцангуй сул дээр. Тэгэхээр бид нар бүрсэн дээр бол хат гэж мэдж байгаа бол энэ бид нар бол юнгийн модуль нь деформац одоо энэ хаттай эквивалент пропорционал коэффициент болж байгаа гэсэн. За энэ f нь болохоор f-ийг хуваах нь a буюу энэ бол цаана даралтыг тодорхойлж байгаа гэсэн. Даралтыг тодорхойлж. Тэгэхээр энэ бол бидний шинэ Гүкийн хууль болно гэсэн. За тэгэхээр эндээс бид нар c delta t гэсэн долгион тархаж байгаа энэ уртыг хэдүүлээ L гэж авч үзье. За энэ бол L. За энэ U delta t-г бол хэдүүлээ DL гэж үзье. U delta t. За эндээс ингээд энийг орлуулах юм бол за энэ модулыг аваад үзчихье. Сигма E үржих нь эпсилон гэхээр бидний үүсчих үү гэхээр U delta t хуваах нь C delta t болоо гэсэн. За энэ бол ингээд хураагч. За энэ сигма гэдэг нь бол F-ийг хуваах нь A за тэнцүү E үржих нь U C болно гэсэн. За эндээс бол F гэсэн хүч үйлчилж байгаа. За энд ингээд үзэх юм бол энэ DM гэсэн масстай хэсэг маань бол тэр чигтээ бол U хурдтай болсон гэж үзье. Тэгэхээр бол F delta t бол юу болох вэ гэхээр DM үржих нь U болно гэсэн. За эндээс бид нар F-ийг орлуулах юм бол DM хуваах нь delta t үржих нь U болно гэсэн. За энийг авчид ийшээ орлуулчих юм бол F хооронд бид нар DM хуваах нь dt үржих нь U хуваах нь A тэнцүү E U C болно гэсэн. За эндээс бол бид нар U-уудгаа явуулах яах вэ гэхээр урагч. За эндээс бид нар C-г олох юм бол C-г орлуулах юм бид нар delta t-г гаргаж авъя. Эндээс delta t гаргаж авч болно. За тэгэх юм бол delta t гэдэг маань бол L-ийг хуваах нь C болно гэсэн. За энэ жишээг ингээ орлуулах юм бол DM хуваах нь L за тэгээд бид нар C болно гэсэн. C C-нд хүрдүүлэлүү гараад ирнэ. C тэгээд хуваах нь A. За тэгээд E хуваах нь C гарч ирнэ гэсэн. За эндээс DM гэдэг маань бол энэ хэсгийн масс бөгөөд энэ DM гэдэг маань бол нэгтэй үржих нь эзлэх хүч нь бол DM болно шүү дээ. Тэгэхээр энэ DV гэсэн үг. За тэгэхээр бидний хувьд бол log үржих нь L үржих нь A болно гэсэн. За энийг авч тийш орлуулчих юм бол log L A үржих нь C хуваах нь L A G хуваах нь C болно гэсэн. За эндээс бид нар L А-тайгаа хураагдаад энэ C ийшээ гарч үржих юм C квадрат болно. За энэ U хуваах нь E хуваах нь ρ болно. За юнгийн модулыг зарим номон дээр бол y үсгээр тэмдэглэдэг. За тэгэхээр C гэдэг маань бол y-г хуваах нь ρ гэж бас тэмдэглэдэг. Юнг модуль гээд y үсгээр тэмдэглэж байгаа гэсэн. За бид нар болохоор C тэнцүү E-г хуваах нь ρ байна гэсэн. За E гэдэг нь бол юнгийн модуль дуу шин чанарыг тодорхойлсон энэний нийт нь бол даралт нэгтэй байгаа гэсэн үг. E-г нэгж маань даралт нэгтэй. За бас
Паскал гэдэг нь маань Ньютоныг явах нь метр квадрат. За ийм нэштэй. За тэгээд ро гэдэг нь бол нэгт болчих. За энэ бол эзлэхүүний нэгт болчихж байгаа бөгөөд энэ бол килограмм явах нь метр куб байна гэсэн. За тэгээд энийг ингээд бодох юм бол энэ систем бодох юм бол нэг чинь метр секунд гарч ирнэ гэсэн. Тэгэхээр бид нар бол хатуу шинж чанартай зүйлэр бол илүү дуу тархаж байна гэж яах вэ? Ойлгож болно гэсэн үг. Юм бол ихтэй байх юм. Тийм учраас эрзэнээр бол деформацх одоо хэмжээ сул учраас бол эрзэнээр дуу тархахд бол маш сул байдаг. Буюу унташдаг гэсэн үг. Тэгэхээр хатуу шинж чанартай байх юм бол дуу илүү хурдтай тархана гэж яах вэ? Ойлгож болно гэсэн үг. За одоо дараагийнхны төлөв хийд дуу тархах талаар авч үзье. За тэгэхээр Ньютон мөн бол анх хийд дуу тархах үзэгдлийн томыг гаргаж ирээд за энэ нь болохоор RT бахан μ гэд тооцсон чи юу болсон бэ гэхээр бараг 10 яг туршилтынхаа үр дүнтэй бол бараг 10%-ээс дээш хуваар алдаатай гарч ирсэн. Харьцан гол. Тэгэхээр бол энэ томьёо бол нэлээд алдаатай юм байна гэж үзээд. Гэхдээ энэ томьёог бол Ньютоноос хойш 100 гаруй жил үргэлжлэгдээд 100 жилийн дараа Лаплас гэдэг нөхөр бол яасан бэ гэхээр энэ томьёог одоо зөв залруулсан. За Ньютон юу гэж алдсан бэ гэхээр энэ дуу тархах үзэгдлийг бол дуу орчноор тарахад бол изотерм процессор явагдаж байна буюу температур тогтмол байна гэж үзээд Ньютон мань алдсан байдаг. За Лаплас бол дараа нь юу гэж бодсон бэ гэхээр дуу тархах үзэгдэл маань бол адвент процесс юм байна. Буюу гаднаас өгсөн дулаан байхгүй. Тэгэхээр тодорхой нэг талдаа хий шахагдах юм бол температур нэмэгдэнэ. Нөгөө талдаа сэрэг болох юм бол одоо хөрн гэх мэтлэнгээр адвент процессор авч үзэж энэ алдаа гаргасан байдаг. Тэгэхээр адвент процессор бодонгууд энэ V гэдэг нь бол гамма RT бахан μ гэж гарч ирдэг. За бид нар бол одоо 10 дугаар ангид ингэж үздэг. V тэнцүү 331 нэг дээр нэмэх нь 0.6 T гэдэг нэг юм томьёо харсан байх хэвээр тий. За энэ томьёо маань болохоор зөвхөн бага температурын үед бол таардаг. Буюу энэ томьёог бол ойролцоолсон гэсэн үг. Тэгээд энийг юу гэж ойролцоолох вэ гэхээр гамма RT хувахан μ гэвэл 2-1 зэрэг гэж үзээд за эндээс бол бид нар Т гэдэг Кельвин бол 273 дээр нэмэх нь Цельсийн температур Т гэж үчээд за эндээс бол 273 нэмэх нь Т. За тэгээд үчиг гамма ч нь болохоор 1.4. За тэгээд хувахан μ. За энд R энэний 2-1 зэрэг гээд биномийн задаргаагаар задлах юм бол бид нар юу гэж гарч ирдэг вэ? Нэг дээр нэмэх нь x-ийн энэ зэрэгтийг ойролцоолохдоо нэг дээр нэмэх нь xn гэж яах вэ? Задалдаг. Нэгсний x нь бол нэгээс олон дахин бага үед бол энэ томьёо гарч ирдэг гэсэн үг. За энэ бол 11 сурагч дээр байдаг. Тэгэхээр энэ бол өндөр температуртай болох үед бол туршилтын ултгаас алдаж ирдэг юм учиртай. Тэгэхээр энэ бол орчны температурын утгууд бол яа гэвэл илүү нарийн сайн биелдэг томьёо. Өндөр температурт бол 80 градус, 60 градус, за магадгүй 100 градус Цельсиэд бол энэ бол яа гэвэл зөрчдөг. Тэгэхээр өндөр температурт бол бид нар энэ томьёогоор бодох нь илүү зүг гарч ирнэ гэсэн үг. За одоо хэдүүл энэ үний гаргалгааг хий. За тэгэхээр дуу тархах үзэгдэл маань бол ерөнхийдөө энэ деформацид орсны үр дүнд явж байгаа. Тэгэхээр бид нар сая хатуу биетэр бол V тэнцүү юунгийн модулыг бахан ро гэж гаргаж ирсэн. За тэгвэл хий дээр бол юу гэж үздэг вэ гэхээр хий зүг бүр талаасаа шахагддаг учраас энэ дээр бол бид нар балк модуль гэж нэрлэдэг. Харимхайн деформац, эзэлхүүний харимхайн деформац гэдэг B гэдэг ойлголт гарч ирдэг. B гэдэг ойлголт гарч ирдэг. За тэгэхээр энэ бид нар юунгийн модулийн оронд эзэлхүүний харимхайн деформац буюу балк модуль гэдгээр тодорхойлж гаргаж ирнэ гэсэн үг. За тэгэхээр бид нар PV тэнцүү RT гэх төлийн тэртэлээ мэднэ тий. Тэгэнгүүт энэ дээр бид нар адвент процесс болгочгонгууд P
P-V-гийн гамма зэрэг нь констант гэж үздэг. Тэгэхээр эндээс ингээд өөрчлөлт авах юм бол бид нар үржүүрийн өөрчлөлт авна. Тэгэхээр тогтмол тооны өөрчлөлт бол өөрөө энэ бол тэг болчихно. За тэгэхээр V-гийн гамма dP. За тэгээд үржүүрийн өөрчлөлт авах учраас бид нар өмнөх нь P D V-гийн гаммагаас өөрчлөлт авна гэсэн. За эндээс бол бид нар юу гарч ирэх вэ гэхээр зэрэг нь урагшаага бууж ирээд гамма үржигдээд за тэгээд V-гийн гаммагаас нэг зэрэг хасагдаад үржигэн DV тэнцүү тэг гэж бичигдэнэ гэсэн үг. За одоо эндээс хэдүүлээ dP-г олъё. За тэгвэл энэ хэмжээ нөгөө тийшээ гарна. За тэгэх юм бол dP тэнцүү хасах P гамма V-гийн гаммагаас хассан нэг зэрэгт за тэгээ үржигэн DV за тэгээ хуваахан V-гийн гаммагаас хассан нэг зэрэгт үржигэн V гэж бичиж болно гэсэн үг. Энэ чинь V-гийн гамма зэрэгт болж штэ. За тэгэх юм бол энэ хоёр хураагч нь. За эндээс ингээ үзэх юм бол dP гэдэг маань хасах гамма P dV хуваахан V болно гэсэн. За энэ бол эзэл хүний харимхайн деформат дээр юу гэж гарч ирдэг вэ гэхээр dP тэнцүү хасах балк модуль үржигэн dV хуваахан V буюу энэ бидний нөгөө нэг яриад байгаа гүкийн хүчинд гараад ирж байна гэсэн үг. Бид нар юу гарч иж байгаа вэ гэхээр гүк бол сигма хасах E тэгээд харьцангуй деформац. Энэ дэр бол юу гарч иж байна вэ гэхээр эпсилон бол DL L байсан бол энэ дэр бол эзэл хүний харьцангуй гарч иж байгаа гэсэн. За тэнгууд бидний хувьд бол энэ балк модуль буюу B маань юу гарч иж байна вэ гэхээр гамма P гарч иж байгаа гэсэн. За энийг бол монгол ном дээр бол K гэж тэмдэглээд эзэл хүний харимхайн модуль гэж хэлдэг. За эндээс ингээд харчих юм бол бид нар юу болчих вэ гэхээр харимхайн модулыг олцоход ерөнхийдөө шийдчихнэ гэсэн. Тэгэхээр V тэнцүү энэ хэмжигдэхүүнийг аваачаад эндээ оруулчихна гэсэн үг. За тэгэх юм бол V тэнцүү гамма P вахан ро гэсэн. За P гэдэг нь төлийн тэгшлээс олох юм бол P гэдэг нь new RT вахан V гэдэг чинь P болно гэсэн. За энийг аваачаад оруулчихна. За тэгэх юм бол new гэдэг нь бол M-ийг вахан mu тэгээд RT за тэгээд бид нар юу болох вэ вахан ро за үржигэн гамма юм болно гэсэн. Энэ ингээ V-тэй. За тэгэхээр M-ийг вахан ро гэдэг чинь V бөгөөд энэ хоёрын үржүүр үнэтэй хураагчна гэсэн. Тэгэхээр V тэнцүү хий тохиолдолд гамма RT вахан юу гарч ирнэ гэсэн. За ингээд Лаплас бол Ньютоны гаргасан энэ алдааг бол залруулсан байдیں۔ За V тэнцүү агаар үед бол 1.4. За R бол 831. За хэдүүлээ тасалгааны T температур буюу T градусээс бодъё. Тэгэхээр 273. За тэгээ хуваахан мю агаарынх бол 29 г байдаг. Азоттой түүхэн агархан. Яг тэгэхээр агарын 80% нь азот байдаг. За ингээд үржигэн арын хасах 3 зэрэгт. За ингээд бодох юм бол бидний нөгөө нэг гараад байдаг 331 гараад ирж байна гэсэн үг. За энэ дээр бол Ньютон юу гэж алдсан бэ гэхээр 1.4 үржүүлээгүй буюу 831 үржигэн 273 вахан 29 үржигэн 10 хасах 3 зэрэг бодсон гэсэн үг. За эндээс бодоод харах юм бол энэ бол 280 м/сек хүртдэг. Юу бүр 10 гаруй хувийн хавтаатай байна гэсэн үг. За энэ бол Ньютоных, за энэ бол Лаплас. За ингээд Лаплас нь зассан байдаг. За энэ нөгөө нэг 10-ны сурах хүч төр байдаг. 10-ын томьёо 1, 10 дахь эмийн томьёог гаргаж ирсэн гаргалгааг харуулж байна. За эндээс ингээд харах юм бол K
гамма т хуваах нь ро. За энэ нь бид бодох юм бол ро rt хуваах нь мю гэдгийг c гэж тэмдэглэж. Энэ бол юу юм бэ гэхээр 273 градус Цельсийн үед буюу яг энэ бол 331.5 болж байгаа гэсэн үг. Яг эндээс бодох юм бол. За тэгэхээр энд бол 2-1 гэдэг зэрэг авчиж байна. За тэгэх юм бол эндээс бол юу болчих юм бэ гэхээр C0-ыг урагшаа гаргаж ирээд бичвэл 1-1 т хуваах нь 273. Тэгээ энэний 2-1 зэрэгээр биномийн задрал 1-2 бээр нь ойролцоолоход 2-1 урагшаа үржигдээд ийм төрөлт болчих гэсэн. Тэгээд энийг ингээ бодох юм бол энэ бол юу болчих юм бэ гэхээр 331.5-ыг үржүүлээд өгөх юм бол энд 2 тугаар 270-д үржүүлэх юм бол 0.6 гарч ирдэг. За тэгэхээр энэ бол орчны температурын тохиолдол буюу бага. Энэ температур бага байх тусмал энэ яг нь зөв гарч ирнэ гэсэн үг. Өндөр температур бодох юм бол бид нар яг нь энэ гамма rt хуваах нь юугаар бодож иж илүү зөв хариу гаргаж ирнэ гэсэн үг. За ингээд өнөөдрийн хичээл мань бол ерөнхийдөө бол 3 төрлийн долгионы хурдыг болохыг үзлээ. Саваа. За тэгээд чавхц дуцас агаарт. За ингээд бол ерөнхийдөө бол саванд бол тууш болон хөндлөн долгион хоёулаа тархна. За уцаар бол хөндлөн долгион. За агаарт бол юу болдог вэ гэхээр эзлэгүүний дагуу деформацлж байгаа учраас зөвхөн тууш долгион байна гэж ингэж үздэг байгаа. Тэгээд ерөнхийдөө бол деформацлж байгаа энэ шин чанараас нь долгион тарж байна гэж яадаг үзэж хагаад энэ хурдуудыг олж байна гэсэн үг.